За Bloomberg TV Mongolia-гийн ярилцах цаг нэвтрүүлгийн шинэ дугаарт Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Лио Зэн оролцож байна. За бид хоёр улсын хамтын ажиллагааг тэлэх боломжууд, за үүнд тулгамдж байгаа бас сорилтуудын талаар ярилцах гэж байна. Бидний урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. Yeah, thank you very much, Chris. It's an honor to be here with you. Ирсэндээ таатай байна. Та энэ оны 5 дугаар сард элчин сайдын албан үүргээ хүлээн авсан. Монголд үргэлжлэн ирсэн эхний эдийн сар танд хэрхэн өнгөрч байна вэ? Манай орны эдийн засаг улс төрийн талаар шинэ мэдээлэлтэй болсон уу? It's great to be here in Mongolia. My family and Монголд ирсэн сэтгэгдэл маш өндөр байна. Гэр бүлийнхээ хамт цагийг сайхан өнгөрүүлж байна. Сайхан ирсэн мэт санагдж байгаа боловч хэдийнэ 7 сар болжээ. Цаг хугацаа маш хурдтай өнгөрч байна. Монгол улс намайг болон гэр бүлийг маань маш урайлахын хүлээн авсан. Монголчуудын халуун дулаан зочломтгой зан чанар их сэтгэл төрүүлж байна. Мөн Австрали хүний хувьд Улаанбаатар хот маш хүйтэн цаг агаартай санагдж байгаа ч гайхалтай хот юм. Ирэх 2 жил хагасын хугацаанд бид Монгол орныг илүү сайн судалж, тань мэдэх болно гэж бодож байна. Үзэсгэлэнт байгаль, уудам талнуудаг, өвөрмөц соёл гэдэл. Зөвхөн Улаанбаатар бус, Монголын бусад бүс нутгаас аялж, энд байх хугацаагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийг зорж байна. Монгол-Австралийн харилцааны өнөөгийн дур зургийг та хэрхэн дүгнэж байна вэ? Цаашид гол анхаарлаа хандуулан ажиллах гол чиглэлүүд чинь юу байх вэ? Монгол-Австрали улс олон нийтлэг үнэт зүйлтэй. Мэдээж газар зүйн хувьд асар их зайтай. Хоёр нийслэлийн хооронд 10,000 гаруй километрийн зайтай байдгийг өчигдөр олж мэдсэн. Гэсэн хэдий ч бид ардчилсан үнэт зүйлс, хууль дээдлэх зарчим, нээлттэй зах зээлийн эдийн засаг зэрэг олон адил талтай. Мөн өргөө удам, байгалийн үзэсгэлэнт газар нутаг, байгаль болон спорт тайртай соёл зэрэг нь бидний нийтлэг тал юм. Тиймээс Австрали Монгол улсыг олон талаар байгалийн түншүүдэ гэж хэлж болно. Хоёр орны харилцаа маш халуун дулаан байдаг. Анх 1972 онд дипломат харилцаа тогтоосон байдаг. Харин 1990-ад онд Монгол улс ардчилал жилжсэний дараа харилцаа илүү эрчимтэй хөгжсөн. Монголын ардчиллын шилжилтийг дэмжсэн бидний анхны бодиттой алхам нь 1993 онд эхлүүлсэн Australia Awards тэтгэлэг хөтөлбөр байсан. Эхэндээ ердөө 6 монгол оюутанд олгогдож байсан бол өнөөдөр 810 төгсөгчтэй болсон. Тэднийг Монгол Оуси буюу Moses хэмээн нэрлэдэг. Тэд Монголын хөгжилд идэвхтэй хөв нэмэр оруулж байгааг дуулгах таатай байна. Мөн хувийн зардлаараа Австралид суралцсан 10,000-аас ч дээш монгол иргэн бий. Эдгээр боловсролын тэтгэлэг хөтөлбөрүүдийн ачаар ард иргэд хоорондын харилцаа маш бат бөх сүртэй болж, хамтын ажиллагааны олон үе хаалгыг нээж өгсөн. Эдийн засаг талаас оюу толгой төсөлтөөр суурилсан 20 гаруй жилийн хамтын хөрөнгө оруулалтын түншлэл бий. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Rio Tinto-гоор дамжуулан 200 гаруй Австралийн компани Монголд үйл ажиллагаа явуулсан. Энэ нь бидний хувьд маш чухал үн цэнтэй зүйл. Мөн саяхан Австралийн аман захирагч Монгол улсад айлчилсан нь бахархууштай үйл явдал болсон. Сүүлийн 30 гаруй жилийн дараах түүхэн айлчлал байлаа. Өмнө нь Австралийн амбан захирагч 1994 онд Монголд айлчилж байсан. Энэхүү айлчлал нь Австрали улс Монгол улсыг 3 дахь хөршийн хувьд онцгойлон үнэлж байгааг баттгсан гэж бодож байна. Мөн боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, гендрийн эрхтгш байдал, хүртээмжийн чиглэлд хийж буй хамтын ажиллагааг ил тод харуулсан чухал үйл явдал болсон. Амбан захирагчийн айлчлалын үеэр зарлагдсан л да. Бид хоёр улсын харилцааг шат ахиулж, иж бүрийн түншлэлийн төвшөнд хүрэхээр ажиллаж байна. Энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг тэлэх чухал алхам юм. Тиймээс Австралийн элчин сайдын хувьд Монголд ажиллах энэ үе маш онцгой, сонирхолтой байх болно. Та иж бүрийн түншлийн талаар дурдлаа. Эх онд хоёр улсын хооронд өндөр түвшний айлчлал хүлээгдэж байна.
So for 2026 at the moment we are hoping to have Одоогийн байдлаар өндөр түвшний харилцан яриа үргэлжлэх хүлээлттэй байна. Төрийн тэргүүн эсвэл засгийн газрын тэргүүний түвшний айлчлал одоогоор албан ёсны төлөвлөгөөнд ороогүй ч ийм айлчлал болох боломжийг үгүйсэхгүй. Энэ удаад Монгол улсаас Австралид айлчлах хэлбэртэй байж мэднэ. Сэдвээсээ баг зэрэг хазаая. Австрали сошиал медиа хэрэглээг хориглосон анхны улс боллоо шүү дээ. 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг бүрэн хориглох засгийн газрын шийдвэрийн талаар та ямар бодолтой байна вэ? Ямар гол асуудлуудыг шийдвэрлэхээр зорж байгаа бол мөн үр дүнд нь ямар хүлээлттэй байгаа бол? Yeah, that's a really good question. It's very topical at the moment. Маш сайн асуулт байна. Яг одоо хамгийн их яригдж буй сэдвүүдийн нэг л дээ. It's a world first. So it's the first. Дэлхийд анхдагч болсон шийдвэр. Үнэхээр л бага насны хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг хориглож байгаа анхны улс болж байна. Энэхүү бодлого нь орчин үеийн дижитал орчинд хүүхдүүдийг хамгаалахад чиглэж байгаа. The Australian Prime Minister has said it is aimed at Австралийн ерөнхий сайдын хэлснээр энэ нь хүүхд насыг буцаан авах. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийн цаг хугацаа, анхаарлыг сошиал медиа болон онлайн контентоор салгаж, илүү аюулгүй орчин бүрдүүлэх явдал юм. Мөн гэр бүлүүдэд хүүхдийнхээ цагийг хэрхэн өнгөрөөж байгаад дахин хяналт тогтоох боломж олгох зорилготой. Мэдээж хэрэг энэ шийдвэр нь маргаан дагуулж байгаа. So I think it is obviously controversial. Ямар ч өөрчлөлт ихэндээ амар байдаггүй адилаар энэ өөрчлөлтөд ч гэсэн жинхэнэ утгаараа гөвшиж нийгмийн тогтсон норм болох хүртэл цаг хугацаа хэрэгтэй байхаа гэж бодож байна. Гэхдээ дижитал эринд ялангуяа маш бага насны хүүхдүүдийг хамгаалах нь зайлшгүй чухал. Ялангуяа бие даан шийдвэр гаргахад туршлага дутмаг бага залуу насн дээрээ байгаа үед бүрч чухал. Учир нь сошиал медиа хэрэглээ хүүхдүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүй болон бусад асуудалд томоохон нөлөө үзүүлсээр ирсэн. Тэр ч утгаараа Австрали улсын хувьд тун чухал алхам болж байна. Энэ асуудалд хөнгөн андаагүй, амаргүй байх болно. Гэхдээ бид хэрэгжүүлэхээ шийдсэн. Таны мэдэж байгаачлан дөнгөж саяхнаас л хэрэгжиж эхэллээ. Тиймээс энэ бол маш чухал түүхэн мөч юм. Европын холбооны орнууд болон Шинэ Зеланд гээд бусад олон улс хүүхдүүдэд хамгаалахад чиглэсэн ижил төрлийн хууль тогтоомж хэрэгжүүлэх талаар судалж байна. Тиймээс Австрали улс энэ тал дээр хуримтлуулах туршлагаасаа дэлхийн бусад улстай хуваалцах боломжтой гэж бодож байна. Certainly many companies are Харьцангуй залуу хүн амтай Монгол улс ч гэсэн энэхүү туршлагаас судлах хэрэгтэй гэж та зөвлөх үү? Монголд энэ бодлогыг хэрэгжүүлбэл хэр тохиромжтой байх бол? I think this is also something that could apply to Mongolia. Миний бодлоор энэ бодлого Монголд ч мөн адил хэрэгжих боломжтой. Мэдээж улс орон бүрийн нөхцөл байдал, бодлогын орчин өөр. Гэсэн хэдий ч Монгол улс ойрын ирээдүйд энэ асуудлыг анхааралтай авах болов уу гэж би бодож байна. Энэ төрлийн асуудлаар Монголын боловсролын сайдтай хэдэн сарын өмнө ярилцаж байсан л та. Голдуу энэ бодлого Австралид яагаад хэрэгжиж эхлэх гэж байгаа тухай ерөнхий хүрээнд л хэлсэн. Тухайн үед боловсролын сайд цаашид энэ талаар илүү наривчлан хэлцэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан. This is one area Australia can share some of its experiences and challenges in implementing this policy. Тиймээс Австрали улс энэ бодлогыг хэрэгжүүлэх явцад тулгарч буй дуршлаг зорилтуудаа Монгол улстай хуваалцаж, дижитал эринд Монголын хүүхд залуусыг хамгаалахад хөв нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд энэ түншлэл болон оюу толгой төслөөр дамжуулан Монголын эдийн засаг мэдэгдэхүйц төлсөн. Үүнийг ч олон нийт ойлгох болов уу?
Тэгэхээр Австрали улс Монголын хамгийн том уул уурхайн түн шиг хിവэрэ байна. Салбарт хөрөнгө оруулалтын ямар шинэ боломжуудыг анхаарч байна вэ? Yeah, it's a great question. So we share, of course, with our mining industry Сайн асуулт a байна. lot in common. Мэдээж хоёр улс уул уурхайн салбарт олон нийтлэг зүйлтэй. It's not just mining. Гол нь энэ хамтын ажиллагааны зөвхөн олборлолт, нөөцөөр хязгаарлагдахгүй. We also collaborate on Мэдлэг туршлагын солилцоо, ур чадварын хөгжилтөөр хамтран ажиллаж байна. I think Australia's Мөн Австрали Монголын хамтын ажиллагаа зөвхөн хөрөнгө оруулалтын ач холбогдолтой гэж бодохгүй байна. in the investment sense. Obviously through Oyu Tolgoi we have a significant investment. Мэдээж оюу толгой төслийн томоохон хөрөнгө оруулалтаар дамжуулан бид Монгол улсад эдийн засгийн чухал түвшлийг бий болгосон. But the most important thing here is that Гэхдээ хамгийн чухал нь бид Монголын уул уурхайн салбарт техникийн мэрэгжсэн ур чадвар, туршлага бүтээлцэд тусалж байгаа явдал юм. in the mining field. So through the Oyu Tolgoi mine, for example, through the underground operation. Жишээлбэл оюу толгойн далд уурхайн үйл ажиллагаагаар дамжуулан ойрын жилүүд цаашлаад хэдэн 10 жилийн хугацаанд Монгол улсад далд уурхай ажилуулах чиглэлд өндөр мэрэгжсэн дотоодын боловсон хүчин бий болно. Underground mines, which is a very Энэ бол дэлхийн дахинд маш өндөр эрэлттэй ур чадвар юм. skill in the world. So this is something that Энэ бол Австрали Монголын хамтын ажиллагааны үр дүнгийн нэгэн жишээ юм. fund through our cooperation with the German embassy and the German Үүнээс гадна бид Германы элчин сайдын яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болох GIZ-тэй хамтран түншлэл суурилсан техникийн болон мэрэгжлийн боловсрол сургалт хөтөлбөрийг санхүүжүүлдэг. is working with the education ministry in Mongolia and polytechnic colleges in Mongolia. Энэхүү хөтөлбөр нь Монгол улсын боловсролын яам болон политехникийн коллежуудтай хамтран ажиллаж, Монголын залуучууд болон мэрэгжилтнүүдийг тогтвортой уул уурхай, сэргээдэг эрчим хүчний салбар зэрэг техникийн болон мэрэгжлийн чиглэлээр бэлтгэхэд чиглэж байна. Also an area that we have been working on with Mongolia. Мөн чухал ашигт малтмал бол бас нэг том боломж. I think as to Нөөц баялаг ариунтай Монгол улсын хувьд энэ салбарт асар их нөөц боломж бий. resource rich, it has a lot of Энэ нь зөвхөн хоёр улсад төдийгүй дэлхий дахинд ч чухал зүйл. important for both countries, and it's important. Тиймээс энэ чиглэлээр хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх орон зай байгаа гэж харж байна. for collaboration in that space. Үүнийг ирээдүйд хийж бүтээхийг зорих болно. Оюу толгой нээлттэй сонсголт дэлхийн анхаарлыг татаж байна. Австрали холбооны улсын амбан захирагч Монгол улсад 9-р сард ажиллах үеэр төслийн талбайд зочилж байсан. Хөрөнгө оруулагчид мэрэгжилтнүүд төвлөрсөн орны хувьд та энэхүү олон нийтийн сонсголын үйл явцаас ямар үр дүнг хүлээж байна вэ? I hope to have this hearing generate Сонсголоос бүх оролцогч талуудад бодиттой үр өгөөж авчрах зөвлөмж, дүгнэлт гаргана гэж найдаж байна. also put the minds of Mongolian people Мөн оюу толгой төслийн үр өгөөж, Монгол улс болон Монголын ард иргэдийн санаа бодлыг тодорхой болгож, итгэлийг нэмэгдүүлээсэй гэж хүсэж байна. from our perspective, from Australia's perspective, the economic partnership is a real Австралийн хувьд энэхүү эдийн засгийн түншлэл нь зөвхөн Монгол Австрали хоёрын хооронд идэвгүй дэлхийд дахинд хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тод жишээ юм. I know a lot of global Олон улсын хөрөнгө оруулагчид, томоохон корпорациуд энэхүү сонсголыг анхааралтай ажиглаж байгааг би мэднэ. the public hearings Бидний мэдж байгаачлан сонсгол маш өргөн хүрээнд явагдсан байгаа. and I hope that throughout this 300 гаруй хүн гэрчээр I дуудагдсан. think they're interviewing over 300 people during this process. So through this Ийм өргөн цар үрээтэй үйл явцын үр дүнд оюу толгой төсөл болон хоёр орны эдийн засгийн түншлэл Монгол улсад ямар бодит ашиг өгснгийг илүү тодорхой болгоно гэж найдаж байна. for Mongolia and that people are able to see that through our economic partnership. Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд энэ түншлэл болон оюу толгой төслөөр дамжуулан Монголын эдийн засаг мэдэгдэхүйц тэлсэн. Үүнийг ч олон нийт ойлгох болов уу? Монголын томоохон эрдэс баялагын төслүүд нь найдвартай, ил тод, урьдаас таамаглах боломжтой гэдгийг олон улсын хөрөнгө оруулагчдад нотлохын тулд бид юу хийх хэрэгтэй вэ? Yeah, that's a great question and this is something that comes up a lot when we talk Маш чухал асуулт байна. about the investment climate in Mongolia and when we Энэ бол Монголын хөрөнгө оруулалтын орчин. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар ярихад байнга хөндөгддөг сэдв. So investors need Хөрөнгө оруулагчдад хамгийн дөрөвөнд тодорхой, тогтвортой, ил тод байдал хэрэгтэй байдаг. So I think in this regard the current legal reforms that are Энэ утгаараа Монголын засгийн газраас хилцэж буй хууль эрх зүйн шинжилгүүд маш чухал юм.
So I would urge the Mongolian government to continue to maintain focus on those reform agendas. Миний зүгээс засгийн газрыг ашигт малтамлын тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинжилэлтэд үргэлжлүүлэн анхаарлаа хандуулахыг уриалмаар байна. But most importantly, I think implementation. Гэхдээ хэрэгжилт бол хамгийн чухал асуудал. We say any policy or any legislation is only as good as its implementation. Аливаа шинжилсэн найруулга эсвэл өөрчлөлтийг цаг тухайд нь боддоор хэрэгжүүлэхгүй бол үр дүн хүрэх боломжгүй. Amendments or some of the proposed changes to the laws, those changes will not. Тиймээс Монгол улсыг 2026 онд хуулийн реформоо үргэлжлүүлэхээс гадна хууль эрх зүйн өөрчлөлтөд хэрэгжүүлэхэд адил түвшинд анхаараасай гэж хүсэж байна. Work on in 2026, which is Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдыг тодорхой өөрчлөн таамаглах боломжоор хангахад чухал юм. this will hopefully help build investor confidence and to provide further clarity. Энэ нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдад төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдад ч адил нөлөөлөх Of асуудал. course, this is important for Mongolian investors as well. The investor environment Хөрөнгө оруулалтын орчин нь эдийн засгийн орчны илэрлэл байдаг. important for all investors, but in particular for foreign investors because they will be taking on additional. Гэхдээ гадаадад хөрөнгө оруулалт хийж буй этгээдүүд нэмэлт эрсдэл үүрдэг тул тэдэнд энэ асуудал бүр ч илүү чухал байх болов уу? So you've also touched on Чухал ашигт малтамлын талаар та дахин дурдлаа. Энэ нь Монгол Австрали хоёрын аль алинд нь чухал салбар. Тэгвэл дэлхийн нийлүүлэлтээс сүлжээнд хоёр улс ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ? Одооноос ямар алхам авах шаардлагатай байгаа бол? I think for Mongolia, critical Миний бодлоор чухал ашигт малтамлын салбар нь Монгол улсын хувьд эх жилүүдэд хамгийн халуун сэдвүүдийнх нэг байх болно. I think at this particular stage. Одоогийн байдлаар Монгол улс дэлхийд санал болгох хангалттай их нөөцтэй гэдгийг итгэлтэй хэлж чадна. Гэхдээ эдгээр нөөцийг боддоор хөгжүүлэхийн тулд өмнө дурдсан асуудал руугаа эргэн очих хэрэгтэй болж байна. Хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх бодлогын болон хууль эрх зүйн шинжилэл тэдгээрийн хэрэгжилт зайлшгүй шаардлагатай. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэд бүтэц чадахыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Энэ бол гол асуудал нь. Учир нь чухал ашигт малтамлын зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлэх, хөгжүүлэхэд асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Австрали зэрэг олон улс энэ салбарт доод чатны боловсруулалт, нэмэн үртгийн сүлжээг хөгжүүлэх бодлого баримталж эхэлсэн. And for a lot of the countries around the world, including Australia, we are currently just starting. Энэ нь Австрали улс дэлхийн чухал ашигт малтамлын зах зээлд нийлүүлэлтэд нэмэгдүүлэх боломж олгоно гэж найдаж байна. Australia's critical minerals processing capability and downstream services Монгол улс ч энэ замналаар ирээдүйд хөгжих боломжтой. allow Australia to provide more critical minerals to the world, and I think that's a path that Mongolia can also look at. Австрали улс өөрийн дурчлагаа Монголтой хуваалцахдаа маш их нээлттэй баяртай байх болно. Нэг үгээр хэлбэл хэрэгжилт гэж хэлнэ. Бодлогын баримт хүчиг, хууль эрх зүйн үнэлэмж дүгнэлт, реформууд нь мэдээж маш чухал асуудлууд. Гэхдээ тэдгээрийг боддоор хэрэгжүүлж, араас нь тууштай даах нь түүнээс ч илүү чухал зүйл юм. Ноён элчин сайдаа та хөрөнгө оруулагчдын итгэлийн талаар нэлээд ярьлаа. Монгол улсад хөрөнгө оруулахад тулгардаг томоохон сорилтууд нь удаан төвөгтэй хүн зортол, ил тод байдлын асуудал гэж нэрлэдэг. Мөн улс төрийн гинтийн өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулалтад саад болж байна. Та үүн дээр юу гэж зөвлөх вэ? Yes, I think that's a very frank assessment. Тийм ээ. Таны сая дурдсан зүйлс Монгол улсын талаарх маш чулуухан, илэн далангүй үнэлгээ байна гэж бодож байна. International investors feel that there are a lot of unpredictability and a lot of turbulence. Үнэхээр олон улсын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгө оруулалтын орчныг өөрчлөн таамаглахад хүндрэлтэй,
тогтворгүй гэж харж байгаатай санал нэг байна. Not just because of I guess recent political challenges but also because Энэ нь зөвхөн сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлаас бус өмнө дурдсан хууль эрх зүйн орчны тодорхой бус байдлаас ч шалтгаалж байна. it really does need further clarity. The taxation Үнэхээр л хуулиуд дээр илүү дэлгэрэнгүй тодорхой болгох шаардлагатай олон зүйл байна. is one area, for example, that comes up a lot when we are Тухайлбал хөрөнгө оруулагчдтай хэлэлцэхэд, маргаан шийдвэрлэхэд татварын хууль тогтоомж нь үргэлж хөндөгддөг сэдэв. companies, including Rio Tinto, have currently disputes on that front with Австралийн компаниуд тэр дундаа Rio Tinto Монголын засгийн газартай татварын асуудлаар маргаа үүсгэсэн тохиолдлууд бий. in order to increase investor confidence, I think the Mongolian government needs Тиймээс хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхийн тулд Монголын засгийн газар татварын хуулийг илүү тодорхой, ойлгомжтой болгох. provide Эсвэл хөрөнгө оруулагчдад урьдчилан таамаглах боломж олгосон нэмэлт өөрчлөлт оруулах талаар бодолцож үзэх хэрэгтэй. if those predictability factors are not there and investors think that once they invest in Mongolia and a few years later or a decade later Учир нь эцсийн дүндээ хөрөнгө оруулалтын орчин нь урьдчилан таамаглах боломжгүй. respectively or things can actually Хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулснаас ижил эсвэл 10 жилийн дараа гэрээнд өөрчлөлт орох, эсвэл нөхцөл байдал иргэнэ гэж үзвэл тэд санаа зовж эхлэх болно. they come to invest in Mongolia again like I said earlier it Өмнө хэлсэнчлэн гадаадад хөрөнгө оруулна гэдэг нь өөрөө их эрсдэлтэй зүйл. and they need to be comfortable with and when you have unpredictability Тиймээс хөрөнгө оруулагчид эдгээр эрсдлээ тооцоолох шаардлагатай тулдаг бөгөөд энэ боломжийг нь олгох ёстой. political challenges here in Mongolia. Харин татвар улс төрийн орчинд тодорхой бус байдал нэмэгдвэл эрсдлийн түвшин улам өснө гэсэн үг. So, but I do want to commend Mongolia's government's ongoing Гэсэн хэдий ч би Монголын засгийн газрын ялангуяа одоогийн ерөнхий сайд Зандан шатрын удирдлага доор хэрэгжүүлж буй төсвийн сахилга бат зардлын үр ашиггүй байдлыг бууруулах, хөрөнгө оруулагчны итгэлийг сэргээх чиглэлийн санаачлагуудыг өндрөөр үнэлж байгаа. and also to look at continuing to boost Монгол улсын засгийн газар энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж, цаашдаа ч илүү их хийхийг зорж байгаа нь харагдаж байна. actively doing or wanting to do more in this space. Дахин хэлэхэд мэдээж аливаа бодлого, хууль эрх зүйн шинжилэлд цаг хугацаа их шаарддаг. It takes time. So I also hope that Mongolia in 2020 Тиймээс 2026 онд хөрөнгө оруулагчдын эрх ашигыг илүү хамгаалсан бодиттой хууль эрх зүйн өөрчлөлтүүд хийгдэнэ гэж найдаж байна. for investors to protect investor rights and to provide Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдад илүү таатай орчныг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. foreign investors. Монгол улсын 2026 оны эдийн засгийн төлөвийг та ямар байдлаар төсөөлж байгаа вэ? Not being an economist, I will just offer some general observations, I guess. Би эдийн засагч мэрэгжилтэй биш ч гэсэн ерөнхий ажилтнаа хуваалцъя гэж бодож байна. A steady Австралийн зүгээс гэвэл Монгол улсын эдийн засаг тогтвортой, өсөлттэй байх нь зөвхөн Монголын ард иргэдэд ашигтай төдийгүй бүс нутагтаа ч нөлөөтэй зүйл. also the region. And that region includes Australia. Тэр дундаа Австрали, Аз номхон далайн бүс, энэтхэг номхон далайн бүс нутгийн салшгүй нэг хэсэг. We are very much a part of. Энэ утгаараа 2026 онд Монгол улсын эдийн засаг тогтвортой, өсөлттэй байхыг харахыг хүсэж байна. For Mongolia in 2026. Миний ажигласнаар эдийн засгийн үндсэн бүх үзүүлэлтүүд эерэг буюу өсөлтийн чиг хандлагатай байна. Pointing to a positive trajectory. Олон тайлан төсөөллөөс харахад Монгол улсын эдийн засгийн өсөлт 2026 онд ойролцоогоор 5-аас 5.5% байх төлөвтэй байна. of economic growth for Mongolia. Гэхдээ өмнө хэлсэнчлэн түүхийдийн үнийн хэлбэлзэл үргэлж сорилт хэвээр байхаар байна. Commodity pricing will continue to be a challenge. Энэ бол зайлшгүй эрсдэл гэж бодож байна. But I think also inflation will be a challenge for Mongolia. Мөн инфляц 2026 онд Монгол улсын эдийн засгийн том сорилт болж магадгүй. There's been salary Саяхан багш эрүүл мэндийн салбарын ажилтнууд тэр дундаа эмч сувлагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь ажилтнууд иргэдэд маш эерэг алхам боловч эдийн засаг инфляцид тодорхой дарамт үүсэх магадлалтай байна. Mongolian economy and inflation I think going forward. But again Гэхдээ дахин онцлоход Монгол улсын засгийн газар ялангуяа ерөнхий сайд Зандан шатрын удирдлага доор ажиллаж байгаа засаг захиргаа инфляцид дарамт болж хүчин зүйлсийг хязгаарлах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлд бүх боломжит арга хэмжээг авч байна. experienced business leader in his former life. Түүний хувьд туршлагатай төрийн зүтгэлтэн төдийгүй өмнө нь бизнесийн талбарт ч амжилттай манлайлагч байсан нэгэн. For inflation, I think
and to attract foreign direct investment. Тэгэхээр энэ бүгд Монгол улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой байх болов уу? So Mr. Ambassador, which looking forward. Тэгэхээр элчин сайдын хувьд та өөрийн бүрэн эрхийн хугацаанд ямар амжилтанд хүрэхийг зорж байна вэ? Монгол Австралийн түншлэлийг та юугаар амжилттай гэж үнэлэх вэ? So I think milestone very early to say what milestone. Яг одоогоор амжилтын шалгуур тавих нь эрт байгаа ч хоёр орны хамтын ажиллагааг зөвхөн уул уурхай, эдийн засаг, хүмүүс хоорондын харилцаагаар хязгаарлахгүй байхыг зорьж байна. Not just limited to the resources sector, not just economic. Жишээлбэл бид бусад салбарууд, тухайлбал батлан хамгааллын салбарт дах хамтын ажиллагаа бол цаашид өргөжих боломжтой чиглэл. Such as defense to defense collaboration under the comprehensive Бид иж бүрийн түлшлээ цаашид өргөжүүлэх асар олон боломж бий. scope for us to further expand. Үүний нэг жишээ нь батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх явдал юм. Further strengthen our defense to defense. Би ажиллах хугацаанд энэ чиглэлд идэвхтэй хүчин чармайлт гаргаж, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх тал дээр ажиллаж байна. More defense to defense collaboration and cooperation in terms of a successful Эцэст нь амжилттай харилцаа гэдэг миний хувьд хамгийн түрүүнд дулаан харилцаа байх ёстой. is always successful, and so far despite the cold weather outside and the snow, Гадаа хүүтэн застай байж магадгүй ч Монголын ард түмэн намайг маш халуун дотноор хүлээн авсан. Mongolian people. So I would like to continue to build on that warm relationship to make it even warmer. Энэ дулаан харилцааг улам гүнзгийрүүлж, илүү идэвхтэй, бодиттой хамтын ажиллагаа болгон хөгжүүлж чадвал миний хувьд томоохон амжилт гэж үзнэ. Элчин сайдаа эцэст нь асуухад Монголын бизнес эрхлэгчид, бодлого тодорхойлогчид болон өнөөдөр биднийг үзэж байгаа үзэгчдэд та ямар мессеж хүргэхийг хүсэж байна вэ? Implementation. So I think if I could leave one final Нэг үгээр хэлбэл хэрэгжилт гэж хэлнэ. implementation. So Бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн үнэлэмж дүгнэлт, реформууд нь мэдээж маш чухал асуудлууд. reforms, I think implementation and follow through. Гэхдээ тэдгээрийг бодитоор хэрэгжүүлж, араас нь тууштай даах нь түүнээс ч илүү чухал зүйл юм. By we, I mean the international community, international investors don't see active implementation of policy. Хэрвээ олон улсын хамтын нийгэмлэг болон хөрөнгө оруулагчид бодлого реформын идэвхтэй хэрэгжилтийг харж чадахгүй бол хөрөнгө оруулагчдад ээлтэй доктортой хөрөнгө оруулалтын орчин бүрдэж чадахгүй. Investment climate. So I would urge the Mongolian. Тиймээс Монголын засгийн газар төдийгүй Монголд хөрөнгө оруулж буй дотоод гадаадын бүх талууд бодлогын хэрэгжилтийг дэмжиж хамтран ажиллахыг уриалмаар байна. I should say, I would encourage all stakeholders to continue to encourage the Mongolian government, work with the Mongolian government to Би Монголын засгийн газрыг бодлогын шинжилгээний хэрэгжилтийг эрчимжүүлж, хөрөнгө оруулагчдын эрх ашигыг илүү сайн хамгаалах чиглэлд тууштай хамтран ажиллахыг уриалмаар байна. protection. Өнөөдөр бидэнтэй ярилцсанд баярлалаа. Баярлалаа, Крис. Өнөөдөр энд хамт байсандаа үнэхээр нэр төрийн хэрэг байлаа.